За 5 дахь өдөр одоо гэр хороолд нэгэн ноцтой асуудал үүсэж байна. Яаж ийм гэхээр настай хүмүүсээ над руу яриад гэр хороолд түшээ авч чадахгүй байна. Одоо хагсаа мөхтөсөнд хүлдэх нэ. Өнөөш нь бас түшгүй бас хүүтэ хонох нэ. Энэ түшний асуудлаар яриад өгөөч гэж сая залуулаа. За түшний асуудал юу болоод байгаа юм бэ гэхээр түш бол маш хүртээмжгүй байгаа юм байна. Хүмүүст бол нэг өгтөө 7 хоногт ганцхан удаа түш авах эрх өгч байгаа юм байна. Нэг авахтаа зөвхөн 7 утыг өгч байгаа. За тэгвэл зөвхөн одоо смарт утастай ап ажиллуулж чаддаг хүн л түш авна. За тэгээ смарт утас байхгүй, ап байхгүй бол тэр хотуулаа гэдэг апыг татаагүй бол хүн түш авч чадахгүй. За ингээд настай хүмүүс ялангуяа гар утасгүй, датагүй одоо ап татаж авч чадахгүй байгаа хүмүүс ер нь яаж одоо энэ үйл онд орж байгаа вэ гэхээр тэд нар смарт утастай хотын төвд амьдардаг хүүхд мөхтөр ап татуулаад өөрийгөө ер нь бүртгүүлж байгаа юм байна. Гэхдээ хотын төвд байгаа хүүхдүүд нь одоо жишээлбэл түшийг авч өгөөгүй эсвэл одоо өөрөө тэг хүүхдүүдээр нэг удаа нээлгчээ тэгээ дараагийнх нь одоо өөрөө яаж авахаа мэдэхгүй ингэ байж байгаа. За эсвэл одоо хүүхдүүд нь хол байгаа учраас ээжтэй тэр нөгөө өөрийнхөө утсыг авч уншуулж чадахгүй энэ төр ийм үед бол одоо нөгөө түшин дууссан настай хүмүүс шууд түшгүй болоод одоо ингээ гал алдчихж байгаа юм байна. За тэгээд ер нь бол энэ хотуулаа гэдэг ап нь яадаг ап юм бэ гэхээр 5 толгой түшид бүртгүүлдэг. Одоо яг энд гэр хороолд би амьдарч байгаа шүү, би түш хэрэглэн шүү гэж өөрийгөө бүртгүүлдэг ийм ап юм байна л да. За тэгээд тэр апаар бүртгүүлнэ гэдэг бол бас маш их хүн сурталтай ажил. Тэр апыг нэгдүгээрт утсан дээрээ суулгана, хоёрдугаарт хороон дээрээ очоод би ингээд энэ апыг суулгачлаа, одоо ингээд намайг ингээд хороон дээр энд амьдардаг гэдгийг нотолж өгөөч гэдэг хорооноосоо тодорхойлт авна. Тэр тодорхойлолтоо 5 толгой түш компанид авчиж өгнө. 5 толгой түш нь болохоор тэр хорооны тодорхойлтыг аваад дээр нь тэр одоо ап татсан хүнийхээ одоо хувийнх нь бүртгэлтэй одоо гэрийнх нь хаягтэй тэгэл тэр нөө иргэний үнэлэх бүх юм авчаад тэгээд тэд нар энэ апыг энэ хүнд түш өгнөө өгөхгүй гэдгийг нотолж батлах гэж бас нэг хэд хонжиж ингээд апаараа ингээд тэр хүнийг нотолж авдаг одоо аптаа тэр хүнийг хүлээж авдаг гэсэн үг. За апт нь арай хийж ингээд хүлээж авахулсан хүмүүс тэр апаа барьж очоод түш борлуулах цэг дээр апаа уншуулад нэг удаа авахтаа 7-оос илүү ууттай юм авч болохгүй ингэдэг юм байна. За ингээд зөвхөн улс зардаг, зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлдэг, зөвхөн улсын хорооноос ингээд тодорхойлт хийж тэр хүн түш авдаг учраас ямарваа нэгэн байдлаар одоо төр оршин суугч юм уу эсвэл одоо тийм нэг 2-3 хоног галт хүлээд нэг гэр хороолд байчи гэсэн төр хүмүүс төр очиж байгаа зочид мочид энэ төр бол гал одоо төлөх ямар ч ирэхгүй тэр хүмүүс бол гал асаах ирэхгүй ингээд нүүрс мөрс авах ирэхгүй энэ түшийг авах ирэхгүй юм байгаа юм байна. За ингээд утасгүй хүмүүс, датагүй хүмүүс одоо ап суулгаж мэдэхгүй хүмүүс, суулгацсан апаа ажиллуулж мэдэхгүй хүмүүс. За тэгээд төр оршин суугчид бол маш их гал алдчихж байгаа юм байна. За тэгээд би хорон дээр ингээ очиж үзсэн. Скватер дүүргийн 16 дугаар хорон дээр очиод хорооны хүмүүстэй уулзаадгүй энэ гал алдаад байгаа хүмүүсийг та нарт яаж онд оруулах юм бэ гэсэн чинь мэдэхгүй гэж байгаа байхгүй. Мэдэхгүй бид нар бол яаж онд оруулахаа мэдэхгүй байна. Хотуулаад дээр эднэр зарим нь бүртгэж чадахгүй байна. Зарим нь ирж биднэрт төр оршин суугчаар бүртгүүлээд яг бидраас төр зургийн тодорхойлт авч яана. Гэхдээ нөгөө нэг яг чөлөө зах зээл дээр дутагдж байгаа тэр юмыг хангадаг газар байхгүй учраас энийг бол одоо зарим хүмүүс яаж одоо гал алдах юм мэдэхгүй. Одоо энэ хүмүүс тэр дугуугаа шатаах байх та гэж тгээс суужсэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг түлш нь олдохоо болоод ирэхээр хүмүүс ингээд дугуй шатаах ингээ янз янзын юм руугаа орох юм магадлал бол маш их байна. За өнөөдрийн хувьд гэх юм бол одоо над руу уцсан настай хүн бол яа харахгүй нөгөө апаа суулгаад одоо уул нь өөрийнхөө нэр дээр биш хүүхдтэр ингээ апаа суулгацсан өөрөө нэг апын дээр ажиллаж мэдхгүй болохоор тэгээ нөгөө хүүхд нь хол байгаа учраас одоо хүүхдтэйгээ холбоо орж чадахгүй хүүхэд хол байгаа би ингээд гал алдах гээд байна яах вэ одоо энэ дээр одоо яах вэ чөлөө зах зээл байна уу энэ тийм төс зардаг газар байна уу над ингээд түнш олж өгөөч гэж сайн над руу залхсан байхгүй юу. Тэгээ би одоо энэ лайваар та нарт юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр чөлөө зах зээлээ ажилуулад өгөөч л гэж хэлэх гээд байна. Түншнийхээ чөлөө зах зээлийг ажилуулад өгөөч. Тэр чөлөө зах зээл дээр стандартаа тавиад өгөөч. Тэр одоо авцардаг одоо апаар тэр төс зардаг хүмүүс чинь яг дуртай үед ингээ очиод түш авах гэхээр бас түш нь байдаггүй байхгүй юу? Байдаггүй юм байна лээ. Би одоо тэр түшний цэгүүд дээр очиж үзсэн. Сая одоо настай хүн гэсэн над руу хижээлээ. Манай энэ хавьд түш тасарч агаад саяхан ирсэн. Тэр ирсэн дээр нь бол авчмаар байдаг. Хүүхэд ингээ аптаа уцсан хүүхдэд байдаг. Надад аптаа уц байхгүй.
Хүүхэд хотын төвд амьдраад идэг, би энд амьдраад идэг. Яах вэ одоо хүүхдтэйгээ холбоо ярьж чадахгүй ийм тохиолдолд би одоо яах ёстой вэ гэд ингэж байгаа байхгүй. Тэр иймэрхүү зүйлүүд одоо амьдралд маш баян учраас гарч байна. Нялх биетэй ээж хүртэл одоо нэг пост оруулсан байсан шүү дээ. Би нялх биетэй хүүхэд гаргацсан яраа хүүхэд хүлдэх гээд байна. Түлш олдохгүй байна. Би яаж өнөөш нь төстэй хонохоо, яаж өнөөш нь дулаахаа хонохоо туслаач гэд ингээд пост бичсэн байсан та нар харсан баг. Тэгэхээр ингээд дээрээ ярьж байгаа одоо Нямбаатрийн тэр нөгөө айгу коммунист сайхан яриа доороо ингээ амьдрал дээр байж байгаа яг амьдралын дүр төрх хоёр ийм зөрөөтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг чөлөө зах зээл гэдэг зүйл яагаад маш хэрэгтэй байд юм бэ гэхээр яг ийм зүйлийг зохицуулдаг байхгүй юу. Төрийн олж харж чадахгүй, хийж чадахгүй, шүн орон цагаар хагас сайн бүтэн сайнд те хүний амьдрал тохиолдог элдв одод сонин бүх учрлуудад таарсан тэр үйлчлэгийг чөлөө зах зээл маа гэдэг ингээ өгчээдэг. Тэрүүгээрээ чөлөө зах зээл гайхамшигтай байдаг л да. Тэгээ Монгол улс чөлөө зах зээлд 1990 онд орсон. 90 оноос хойш өнөөдөр 35 жил болж байна. 35 жил болж байхад өнөөдөр бид нэр картын бараа ярьсан, картын түлш ярьсан. Картын бараа ч н олдохгүй ээжтэй байна уу гэд ингээд хүлдэх гээд ээжтэй гэд ингээд ярьж гэн гэдэг бол одоо коммунизмд л одоо буцаад очицсныг л харуулж байна л да. Коммунизмын төлөвлөгөөт одоо тийм ганцхан төр худалдааг ганцаараа атгцсан. Төр ганцаархнаа бүх хуваарлтыг хийдэг. Төр хуваарлагүй юм дээр хүн бүр амьдрч болохгүй гэд ингээд хүмүүсийг ингээд зөвхөн төрийн хүснээр амьдр гэдэг ингээд диктатор ийм одоо тоталитар нийгэмд бид нар чинь 90 оноос өмнө амьдарч байлаа шүү дээ. Тэгэхээр яг тэр тоталитаризм, яг тэр диктаторшип, яг тэр коммунизмыг өнөөдрийн төлсөн дээр эргээд амсаж байна. Тэгээ би бол багадаа картны бараанд одоо картны бараанаас ч өмнө бүр сүү олддгоо, талх олддгоо, мах олддгоо бүх юмд ойчралдаг байх үед би бүх хүүхэд насаа ер нь ойчрын ард өнгөрөөсөн. Тийм ч учраас би коммунизмд маш дургу, коммунизмыг би ерөөсө хизэж буцааж болохгүй гэж боддог. Яг тэгвэл хэрэв бид нар коммунизмыг буцаах юм бол ойчрондоо төрөөс гуйсан байнгын төрийг царай алдаж амьдрдаг энэ байдал манд буцаад хүрээд ирнэ. Тийм учраас энэ коммунизм гэдэг зүйлийг Улаанбаатар тавьчирсан Нямбаатар гэдэг хүнийг бушуухан солиод зах зээлийн нийгмийг ойлгодог, орчин үеэ ойлгодог, төлсөн дээр зах зээлийг оруулж ирж чаддаг, иргэдийгээ нэг хөлдөөж алчихгүй байдаг. Тийм одоо хотын дарагтай болмоор байна. Би одоо Нямбаатар гэдэг хүнийг одоо баг лайв болгоноор би огцруулаач гэж хэлж байна. Одоо хэлхээс сур арга алга. Яг тэгвэл энэ хүн өөрөө арчсан нийгмээ ойлгохгүй байна. Энэ хүн өөрөө үндсэн хуулийн дээр заагаад тавьсан тэр зах зээлийн нийгмээр бид нар амьдрах гээд байгаа шүү гэдгийг ойлгохгүй байна. Тэр хүн хувийн хвшил бол манай эдийн засгийн гол үндэс юм а гэдгийг ойлгохгүй байна. Тэр хүн бүх юмыг өөрийгөө гэж бодож байна. Тэр хүн л одоо гар үсэг зурж ивэл амьдрал хөдөлж яадаг. Тэр хүн л одоо түүш нийлүүлж ивэл бид нар нэг төлөө төлж яадаг. А тэр хүний гар үсэг хөдлөхгүй, тэр хүний хүсснээр байхгүй бол амьдрал байж болохгүй юм шиг. Тийм амар одоо вакуумжиж, тийм амар коммунист, тийм диктаторын дүрэнд энэ Нямбаатар гэдэг хүн орцсон байгаамаа. Тэгэхээр зэрэг ингэж одоо коммунист диктатор дүрэнд орцсон байгаа хотын дарагтай учраас манай хотын өнөөдрийн амьдрал яг коммунизмын үеийн бидний туулж ирсэн амьдрал шиг болчих гээд байна. Бидний аав ээжүүдийн туулж ирсэн амьдрал шиг болчих гээд байна. Ингэж ухармааргүй байна. Ингэж 35 жилээр ухармааргүй байна. Өнөөдөр ингээд ээж хүүхэд залуу эхчүүд няраалаг хүүхдээ гаргаг хүүхдээ сайхан гэртээ таруулцуулаад дулаахан байг. Гэтэ тэр хүний төлж байгаа төлшийг заавал ягаад төрөөс авах ёстой гэж. Заавал ягаад төр тэр хүнд тийм тэр хотуулаа гэд төрийн тэр апанд ягаад тэр хүн бүх юмаа бүртгүүлэх ёстой гэж. Ягаад тэр хүн зүгээр сайхан зах зээл дээрээс нэрээ хэлэхгүйгээр одоо тэр намтраа дуудахгүйгээр өөрийнхөө иргэний өмнөлхийг байрж аваач уншуулахгүйгээр ягаад зүгээр зах зээл дээрээс зүгээр дэлгүүрээс юм авч байгаа юм шиг төлшөө авч чадахгүй юм бэ. Энэ бол үнэхэрийн одоо ухралттай, үнэхэрийн гунигтай тэг хөхөө өвлийн хүүтэнд иргэдээ үнэхэрийн талчлаасан ийм коммунизм манай хотод ороод ирчихжээ. Тэгээд Улаанбаатар хотыг коммунизмаас аварж өгнө үү гэж дахин одоо Зандан шатар ерөнхий сайдаас гуяа. Зандан шатар өөрөө коммунизмын үед өссөн байгаа. Өөрөө айгуул маханд очролж өссөн байгаа. Сүүнд очролж өссөн байгаа. Коммунизмын үед автобусанд бид нар яаж очролдог байлаа? Сүүнд яаж очролдог байлаа? Архинд яаж очролдог байлаа? Маханд яаж очролдог байлаа? Одоо өнөөдөр яг тийм нийгэм рүүгээ та нар буцаагаад чирж байна. Буцаад чирэхдээ одоо бүр ингээд бүр хясантай наргагүй ингээд хөхөө өвлийн үтэнд яг хясантай наргагүй яг одоо дулаахан чи ингээд хүлд гэж байгаа юм шиг ингэж одоо тарчиг байлгаж тийм хүртээмжгүй байлгаж тэгээ ингээд зах зээл дээр өмнө өргөн дэлгэр байх
боломжтой ингээд хамгийн Монголд хамгийн илбэг юм нь олдохгүй өнөөдөр ингээд хүмүүс ингээд гал алдчихжээ шүү дээ. Тэгээ дэлхийд одоо нүүрснийхээ нөөцөөр номер 1-т шахуу байдаг Монгол улсад нүүрсээ бид нэр импортоор оруулж ирчээд гадаадын төлсөн дээрээ хідүүлээ одоо ингээд апаар бүх нэрээ зоолгоод бүх юмаа бүртгүүлээд тэгээд нэг төрдөө ингээд нэг 2-3 хоног лагерлуугаа гараад галаад төлчих гэхэд түш авах ирэхгүй л байна штэ. Ийм л одоо амьдрал байна штэ. Хүүхдүүдэд уулна хүмүүс агаарт гаргамаар байгаа байхгүй. Байранд амьдрэх хүмүүс хүүхдүүдэд агаарт гаргаж хаяа лагер дээр очиж нэг гал мал төлөөд дулаацмаар байгаа байхгүй. Тийм хүмүүст одоо түш өгөхгүй штэ. Яг тэгвэл тэд нар гэр хорооллын одоо тэг яг хороо хоорондоо гэр хороолд амьдарч байгаа гэдгээр бүртгүүлнэ, эсвэл төр оршин сууж байгаа гэдгээр бүртгүүлнэ. Тэгжээч тэр хотуулаа гэдэг авчин тэр хүнийг төлсний одоо хэрэглэгч гэж бүртгэж авах юм билээ шүү дээ. Тэрэнд бүртгүүлээгүй юм бол төлөө төлөх хэрэггүй, гал төлөх хэрэггүй, ямдангаар утаа гарах хэрэггүй ийм л болгоцсон л доо. Тэгээ одоо энэ бүхэн чинь одоо амьдралтай нийцэхгүй байна. Амьдрал чинь Нямбаатрийн одоо энүүхэн толгоон дотор энүүхэн хэсэгт ингээ бодож байгаагаас асар өргөн уудан байна. Амьдрал гэдэг бол өргөн дэлгэр байна. Энэ амьдралын өргөн дэлгэр тохиолдол болгонд таарсан зүйл нь юу байдаг вэ гэхээр чөлөө зах зээл гэдэг зүйл байдаг юм аа. Тэгээ чөлөө зах зээлийг ойлгодог, чөлөө зах зээл гэдэг чинь хэрэгтэй юм шүү. Чөлөө зах зээлийн буйнаар л нэг сүүний очиргүй болсон шүү, махны очиргүй болсон шүү. Чөлөө зах зээлийнхэн буйнаар л бид нар дэлгүүрт нэг хүссэн юм а хүссэн цагтаа хүссэн өдрөө гүйж очиад авч чаддаг болсон шүү гэдгийг эргэж нэг санаач монголчуудаа. Энэ коммунизмыг буцааж авчираад байгаа энэ Нямбаатар гэдэг хүнийхээ учрыг олооч. Ерөнхий сайд Замдагчтраа танд одоо мөн ч олон хэлж байна да. Ард түмнээ ер нь зовоож ханахгүй маа. Би өөр Нямбаатрыг бүр иргэдээ бүр хорлож ханахгүй маа л гэж хэлмээр байна. Би лаваж тэгж нэрлсэн. Чи ерөөс хорлж ханахгүй шүү гэж. Нэг асуудал шийдэх гэж байгаа нэг ингээл өөр асуудал гаргаж ирээд их юм. Гол нэг асуудал шийдэх гэж байгаа бол ингээд олон талын оролцоотой олон хүний хүчин зүтгэлээр хийчихэд ер нь яа болдгоо юм бэ? Утааны асуудлыг яагаад бүгдээрээ нийлээ шийдчихэж болдгоо юм бэ? Яагаад бүгдээрээ тал талаас төлшөө оруулж ирээд тэрэн дээр нь яагаад зүгээр төр стандартын хяналтаа тавьчих болдгоо юм бэ? Стандартын хяналтаа тавих гэдэг ганц төрийн хийх ёстой үндсэн ажлаа хийхээ оронд хувийн бизнес ихнийг бүгдийн дампууруулад үйлдвэрлэлийн өөрсдөө авчна, худалдааг нь өөрсдөө авчна, импортын өөрсдөө авчна, хуваарлтын өөрсдөө авчна. Бүр апын хүртэл өөрсдөө одоо ингээд хүмүүс ингээд бүртгээд ингээд явчихна. Ингээ одоо бүр хэрэглэгчээ хүрдэлтэй. Энэ хэрэглэгч нь төлш авч болно, энэ хэрэглэгч төлш авч болохгүй. За жишээлбэл оюун гэрэл миний бие одоо зүгээр нэг лагер руу гараад нэг би 3 хоног гэхэд надад гал төлөх хэрэг одоо олохгүй шүү дээ Нямбаатар. Яг тэгвэл би хотуулаг суулгах юм бол намайг хотуулаад тэр бүртгэхгүй. Яг тэгвэл би гэр хороолд амьдрахгүй учраас. Тэнгүүтээ Нямбаатар ямар лаг хийж яах нөхөр гэр хороолд амьдрдаггүй нөхдөө төлш хүмжлэх хэрэггүй гэж байгаа байхгүй. Өчигдөр үлээ урс төр үлээ нэг тийм лаг хийсэн байсан. Хүш уучлаарай. Монгол хүн дулаахан үйлчлэхийн тулд гал төлөх хэрэгтэй газараа гал төлнэ Нямбаатара. Эний чи амьдрал гэдгийг, эний чи өвөл гэдгийг, эний чи Монгол гэдгийг штэ. Чи Монголд байна уу, хаана байна? Аль улсад байна? Аль төв дээр байна? Аль улсад аль зуунд амьдраад байгаа юм бэ? Миний хүсэж байгаа хүн галаа төлнө, миний хүсэж байгаа хүн утааг ярина. Босод хүмүүс галж төлж болохгүй, утааж гаргаж болохгүй, ярьж болохгүй гэдгийг одоо хотын дарга хэлж яах гэдэг чинь би коммунист даа гэж өөрийгөө бүр 100% зарлж яах гэсэн үг үстэй. Тэгэхээр өөрийгөө коммунистаар зарлж байгаа тэр хотын даргыгаа одоо яг ингэж үндсэн хууль зөрчиж зах зээлийн эсрэг коммунизмыг буцааж авчрах юм улаараа оролдлого хийж байгаа энэ хүнийг учрыг нь олмоор байна. Энэ хүнийг зүгээр л огцруулмаар байна. Одоо ардсан нийгэмд одоо иргэдийнхэн одоо өөдөөстэй үндсэн хуулийнхаа зарчмаар ажиллаж чадахгүй байгаа хүний чинь огцруулна гэж л аргаар л одоо улс төрд яадаг үстэй тий асуудлыг шийддэг үстэй. Тэгэхээр энэ хүнийг одоо огцруулмаар. Энэ хүнийг огцруулах юм бол нэг иргэдийн нуруу одоо иргэдийн нуруу тхнийж нэг хувийн хвшлэх нэг амилж Монголын зах зээл нэг буцаад нэг чөлөө зах зээлийнхээ стилэнд ормоор байна. Чөлөө зах зээл маань төлшин дээр ноёрхож явах үед яадаг байсан юм? Айлуудын гертэн төлшийг оруулж өгдөг байсан. Айлуудын үүдэн дээр нь авчирч одоо төлөө төлшөө зардаг байсан. Иргэд бол ерөөсөө тэгж олон одоо тий заавал машинтай болж заавал тий хол газар явж заавал нэг дор авахтаа 10 20-оор 7-оор нь ингэж
ингэж хязгаарлагдаж ингэж цөөхнөр ингэж авч өдөртөө өнөөдөр түлш хөрхөлөө маргааш түлштэй байх болов өнөөшин түлш дуусчих болов гэж ерөөсөө айхгүйгээр хондог байсан шүү дээ. Яадгүй тэр чинь авал тооноор нь авчдаг, зарим нь ингээд хагас тооноор нь авчдаг. Тэгээд ингээд тааваараа ингээд хэрэгэлдэг. Тэгээд түлшээ дуусаад ирэхийгээ дөхөөд ирэхлээр нь хичнээн л бол хэмжээгээр карманыхын мөнгөнд дийлэн тэр хэмжээгээр түлшээ аваад тэгээд ингээд амар тайван үйлчдэг байсан байхгүй. Одоо тэгсэн чинь монголчуудын өвлч гэдэг энэ одоо сезоныг юу олгож хувирсан бэ гэхээр 7 хоног тэсгүүлв. 7 хоногт ганцхан удаа өгж байгаа энэ төлшийг 7 удаа өгж байгаа энэ төлшөр манайх 7 хоног дийлэх болов. Гинт цочор хүүдрэхэд ингээ галаа нэмсээр хагаад бид нар төлшөө их хэрэгэлцээ одоо маргааш бид нар төлштэй болов яах вэ? 7 хоног дуусах байхад төлшөө авъя гэхэд нөхдүүд өгөхгүй учраас тэр хооронд би яаж ам зуух вэ? Хаанаас ирзээ авчирч, хаанаас дугуй авчирч шатаах вэ? Ийм боддог болчиход шүү дээ иргэдэж. Ийм болгож шүү дээ иргэдэйгээ. Тэгэхээр зэрэг энэ Нямбатар энэ ажлыг хийж чадахгүй байна. Яагаад энэ ажлыг хийж чадахгүй вэ? Нөхөр энэ хүн ерөөсөө тийм нөгөө хүмүүнлэг гэдэг тэр суур төрд байх хэвээр тэр суур чанар тэр хүнд байхгүй шүү дээ. Хүн яаж амьдрах гэдэг, хүн яаж онд орох гэдэг, хүн дааруул яах бол, төсөн дуусвал яах бол, хэрэгтэй үед олноор нь аммаар бол яах бол, тэр хүний одоо чөлөөт хэрэгцээ, тэр хүний чөлөөт амьдралыг бол ерөөсөө тооцож үзэхгүй. Яг тэр одоо коммунизмын үед одоо бүх юмыг төлөвлөгөөгөөр төр зааж өгдөг. Тэгээ төрийн зааж өгсөн төлөвлөгөөгөөр амьдрал өхөл өгөх гэж яадаг. Яг л ийм одоо загварын хүн болчиход байна шүү дээ. Залуу хүн байж яагаад ийм амар коммунист юм бэ? Одоо надаас та хамаагүй залуу үсттэй. Би ч өөрөө коммунизмын нийгэмд өсөж өндийж их сургууль сурсан коммунизмд маш дургүй байхгүй. Яагвал тэр үед би хамгийн хоочор зогсдог байсан. Бүх юм дандаа тасардаг байсан. Бүх юм дандаа ховор байсан. 90-ад онд ингээд зах зээл нээгдээд ингээд дэлгүүр дээр ингээд юм ингээд анхудаа ингээд ойчргоо авч болдог болоход маш их баярлсан байхгүй. Маш их баярлсан. Чөлөө зах зээл гэж ямар гоё юм бэ гэд. Энэ чөлөө зах зээл гэдэг юм дахиж хизээч зогсоомооргүй байх гэж тэгж ингээд баярлдаг байхгүй. Гэтэл одоо энэ коммунистууд яаж юм? Байсыг айл зах зээл бол буруу юм, ардчлал бол буруу юм. Гэл буцааш коммунизмаа дуудах гэдэг байхгүй. Тэг коммунизмын чинь яг одоо дуу хөгжмөн л тийм л одоо чигэндэн сайхан сонсогддог байх. Яг цаана байгаа дуугүй тэр амьдрал нь бол яг одоо өнөөдрийн түвшин дээр гарч байгаа шиг энэ хязгаарлалт штэ. Бүх юм норм, бүх юм хязгаарлалт, бүх юм төрийн мэдлэлт. Энийг коммунизм гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ коммунизмыг ингээ залуучуудад буцааж ингээ хамсуулаад байна штэ. Одоо бүр настаачууд өөрсдөө арай гэж тэр 35 жилийн өмнө тэр хясантай байсан нийгмээс арай гэж холтчоод нэг чөлөө зах зээл тасчаа сайхан ингээд тааваараа сайхан үйлждэг байсан хүмүүсийг одоо буцаагаад ингээд ап мапаар ингээд технологийн шийдэл мэдлээ ашиглаж хагаад буцаагаад ингээд коммунизм руу жигчээ шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ Нямбатараа. Чи хотын дарга хийх одоо нэг 4 жилийн ажиллаа чи коммунизмыг буцааж авчрах юм улаан түгийн ажил болгоцсон яваад байна шүү. Чи ийм зоригтой уулан томилогдоогүй. Чи уулан зүгээр амьдралыг хэвэн одоо үргэлжлүүлэх ийм л ажил дээр чи уулан томилогдсон. Гэтэл чи одоо бүхэл бүтэн нийгмийг тийм буцааж ийм аимшигтай хясантай нийгэм рүү чи буцааж арт түмнээ чирж байна. Тийм учраас би чамайг огцор гэж хэлж байгаа. Тийм учраас би чамайг яваад өгөөсэй гэж бодож байгаа. Тийм учраас чамайг огцруулаач гэдэг шаардлагыг зандаж тэр ерөнхий сайдад удаатайгаар тавьж байгаа. Тэгээ Монгол Ардын намынхын коммунизмда яасан хайртай. Монгол Ардын намынхны л тавьсан дарга штэ Нямбатар ч. Монгол Ардын намын нийслэлийн дарга үсттэй. Тэгээ Монгол Ардын намынхын энэ одоо бүр коммунизмаас салаад 35 жил болоод буцаад коммунизм руу яарад ингээд ард түмнийг зутраагаадах юм. Бити та нар ингэлтэй. Зах зээлийн одоо өгөөжийг ард түмний энэ өгөөжийг Монгол Ардын намхан хамгийн хүртсэн шүү дээ. Хамгийн их баяжсан шүү дээ. Хамгийн хөрөнгөжсөн шүү дээ. Гэхдээ та нар хөрөнгөжчлөө болчлоо. Одоо ард түмнийг буцаагаад коммунизм руу оруулъя гэж бодоод байгаа юм уу? Тэгээ Нямбатарыг хазаарлаа да эсвэл хэрвээ тэгж бодоогүй бол над Нямбатарыг хазаарл. Наатайгаа зайлуулад тэр чаддаг хүний тавил та. Зах зээлдээ үнэнч хүнээ тавил та. Айл нам нь хамаагүй зах зээлд үнэнч хүн нийслэл дээр хэрэгтэй байна. Зах зээл гэдэг юмыг ойлгодог, хүндэлдэг, зах зээл гэдэг юмыг ажилуулж чаддаг хүн одоо ардсан Монгол орны нийслэлд хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо коммунист хүнээ авчраад тавьсан коммунизм руугаа энэ улсынхаа талыг та нар эргүүлээд байна шүү дээ. Энэ түлшээр дамжуулаад. Өнөөдөр түлшин дээр та нар ингэж хааж боош хясан боосон
бодлого хийж байна. Маргааш та нар юун дээр ч хийх юм блэ? Төр ингээд худалдааг монополчлцсан. Худалдааг монополчлцсан, үйлдвэрлэлийг монополчлцсан, борлуулалтын сүлжээг монополчлцсан. Юу болж байгаа юм бэ? Юу болж байгаа юм бэ? Коммунизм л болж шүү дээ. Тийм учраас одоо энэ коммунизм болоороо гэж одоо уриалж байна. Коммунизм болоороо тэгээ коммунист Нямбаатрыгаа Бушуухан нийслэлийн засаг даргын судлаас нь хавхалж хайж өгөөрэй гэж дахиж хэлье.